За сайн байцгаана би ажаагаал одоо ингээд ийм одлын мэтлэн одоо нээлийн цаас таваг тэгээд ийм тэгээд хамт таслаа хийхдээ тийм болохоор бичлэг хийлгүүцээ тань санифисаа өмнөх бичлэг болохоор аим гоёсэн байгаа. Тийм болохоор өөр бичлэгээд ханы бичлэг гинэ. За одоо хана угаах зүй талаар нийлүүлээ. Энэ талаар хэлээ. За одоо тана хамраа угааж сурахгүй болохоор хичээлээ таслаад байгаа болохоор багш уулаад байгаа хаа. Тийм болохоор ийм хүчтэй юмнуудыг би танд яаж өгье. Ийм төмпөө хамар угааж тэгээд заслага тэгээд нойлын цаас байна. Тийм учраас ийм дөрхэм хэлтэй битээ хагараа. Тийм болохоор манай найзуудаа энэ өвддөггүй бас энэ өвддөггүй шүү. За одоо энэ талаасаа нээж эхлэн дараа энэ талаасаа эхлээд хань хоёр талаасаа нээж хүмүүс амд нь ороод байдаг шүү. Хань бүлээ суучих юм бол тэгээд урсаа нэгээд байгуул тэгээд заслага тацаа тэгээд юм ашиглаад тэгээд идэгдээ шүү найзуудаа. За хоёулангийн нийт болохоор хамраа за одоо ийм үлгээтэй бэбинүүд хийж одоо хань иймас хүүхдүүд байгаад аадаг болохоор би айдгүй та энэс дандаа зацаад байгуул эндээс сураа тэгээд хамраа угаадаг. За одоо энийг зассан заяа. Энийг засчаа одоо энэ хөөхөө бэбинүүд хийдэг ийм гоё. За одоо цай. За хамраа угаасан хэлцлээ. Одоо штэ нэг хүүхдүүдтэй яагаад таны түрээд байгаа болохоор гэж хамнаас олж байгаа. Тийм болохоор болохгүй. Хамнаас амар их жухалтай. Тийм болохоор заавал хамраа угаахтай. Хамраа угаах бас усан дахгүй бол